өнөөдөр хэлчихэд бол вектор задраа олон векторуудын хооронд нэмнэ. За тэгэхээр маш олон векторуудын хооронд яаж нэмэх вэ гэдэг харъя. А вектор D вектор. А, B, C, D векторыг болъё. А, B, C, D. За энэ юм. За векторын дурын батлал зөөж болно. Тийм бол А векторыг бүрслэе. А вектор B векторыг эндээс шиг батлал зөөгд. C вектор шиг байна. За тэгээд D вектор доошоо. За энэ төсвүүдийн хооронд нь холбоод батлал зөөж байгаа. Нэг ихтэй нэг төсвүүд болно. Эндээс энэ векторыг бид нэг вектор буюу вектор гэж хэлж байна. За тэгвэл би одоо үзье. За ямар нэгэн K гэсэн вектор. Тэр K гэсэн вектор маань А векторыг асхан C мөнгөн D гэсэн вектор гэж байна. За эндээс болохоор А векторыг бичлээ. B векторыг бичлээ. C вектор ямар вэ? Энэ бол асах C вектор гэдэг нь яг эсрэг шигэлтэй вектор юм болно. Ингээс ишээ C вектор тэнийх нь вектор. За нэг их төсөлд бодлоо. Ингээс энэ татсан нь K вектор. За энэ хүмүүс олон векторыг нэмж болдог. За энэ векторуудын нэмжлэр бид хурдуудыг нэмж болно. За бие дүрслэх хүчнүүдийг нэмж Ньютоны хуулиудаар маш их хэрэглэгддэг. За одоо энгийн координатын системийг авч үзье. X, Y, 1, За энэ хэлхийг юм. А гэсэн. А тэр. За энэ юм. C вектор. За тэгээд энэ юм вектор. Тоолстой юм уу гэхээр А тэгээд за хасхан C вектор. За энэ бол ямар нэгэн вектор. Адил А вектор болохоор А вектор байна. А вектор B вектор болохоор вектор болоход энэ вектор хэдлэл ажуу. Тэгээд B маань хоёр вектор авчраас хажууд шиг хоёр босож хэлэх байгаа хоёр шиг чинь. Энэ бол вектор гэж. За хасах C вектор гэх C векторын бол хасах вектор гэх хасахаар үзүүлэх эсрэг чиглэлд авч байна. Тэгэхээр энэ шиг чиглэлтэй юм. Хасах C вектор болон хасах C векторыг батлуулаад зүгт аваач. Энэ бол энэ хасах ингээд А дээр мөнгөн B вектор хасах C вектор. Тэгээд энэ нийтлэлээс энэ төсөв татсан юм. Тэгэхээр энэ бол вектор төсөв. Айрын үгсийн зэтэй хийж үлдэх талаар авч үзье. А вектор авч үзье. Нийсийн даваа хасах хоёр энэ хэрэг энэ 2J B вектор болохоор 2I 2J C вектор болохоор 2I C вектор. За тэгэхээр энэ дээр тэний нэгэд энийг хасна гэдэг ба хасах C вектор энэ хасахыг үзүүлнэ. Хасах 2 энэ хөлт дээр тэмцүү. Асуух юм байна. Энэ нэгтгэр энэ дээр энэ J байхгүй. Тэгэхээр
За нийлбэр вектор маань x-ийн даваас 2 даваа нэмэлт. Энэ дугаас x-ийн даваас 2 даваа 1 2 3 4 таарч. За тэгвэл дээр векторын тоо эсгэлээ хэмжих болох гэхээр маань 2-ын дотор энэ дараад чухал. За энэ яаж байгаа юм бол тэгэхээр дөрөв багын вектор маань одоо харагдаж. За эндээс бид чиглэл болох юм бол энэ харилцах онцгой болсон. Гэхдээ үүсэж байгаа болно. За өнөөдөр вектор задаргаа үзнэ. За энэ хэлэг ашиг x-ийн төлөв орын юм байна. Анаа вектор маань x тавцаг үнцэг төв үнцэг юм. x-ийн давуу хэрэгцэн энэ болно. Энэ x-ийн давуу хэрэгцэн. Энэ талын үйл болох гэхээр энэ давуу вектор А-ийн хэрэгцэн энэ давуу. Энэ болохоор нэг тийш үнцэгтэй плюс А-аас вектортэй А-ийн вектор А-тэй за нөгөө талаас нэг тийш үнцэг туулж болох юм бол геометрийн бүслэн А-ийг AX А. За энэ төвчл. Бид энэ зэргийг юм санаж хэрэгтэй. Тийш үнцэд уруулж ирээ. Сонгож авсан үнцгийн хөлтөө үнцгийн энэ эсрэг энэ үнцгийн алсан энэ хөлтөөс. За эндээс бид товчлоод эсрэг энэ чи алсан энэ одоо эндээс юу байдаг вэ гэхээр үнцгийн эсрэг хандтыг бидний төлөв зарцааг өнөр сонирс төлөв. Космос төлөв болоо алсан хандтыг бидний төлөв зарцааг өнөр космос. Эндээс эсрэг хандтыг болох юм бол эсрэг хандтыг болох юм гэхээр эсрэг хандтыг чинь технологийн үржин сонирс төлөв алсан хандтыг болох юм бол технологийн үржин космос төлөв. За одоо юу болох вэ гэхээр бидний энэ намыг ашиглаж байгаа юм бол энэ үнцгийн AX маань налсан кандид А-ийн үнцгийн эсрэг кандид болно. Сонгож авсан энэ үнцэг байдаг. Бид нар бол энэ үнцгийг сонгож авч байна. Энэ үнцгийн хувьд энэ тал бол эсрэг кандид. Энэ үнцгийг сонгох энэ тал налсан кандид болно. За тэгвэл энэ үнцгийн хувьд бичвэл энэ намыг бичих юм бол AX маань юу болох вэ гэхээр энэ тийшээс гурван бүхнээс наавч учраас бүрдүүлсэн космос байна. Айнол аачин синус төлтөн. Нөгөө талаас юу гэхээр энэ AX гэдэг бол x-ийн дор байгуулж буй AX вектор маань AX I G гэж байна. За энэ бол бидний үнцэг энэ интерж тасаач. Тэгээд бодлого бид нэр юуны квадрат юм бол векторын тоо гарч ирнэ. Векторын тоо байна. AX квадрат энэ квадрат энэ яаж төрчтэй байна. Яг фигурын тоо бичиж. За жишээ авъя. За ямар жишээ авах вэ гэхээр онгоц 100 зүрх чиглэн гэдэг чинь багнаас 100 зүрх чиглэн 180 км/цаг уртаа нисэж байна. Харин салхи урдаас хойд зүрх 60 км/цаг уртаа салхиж байсан бол
онгоц аль чиглэлж ямар хурдтай өдөж байгаа вэ? Тэгэхээр энэ онгоц бол салхинд дуудаад одоо чинь яг ингэж багнаас зүүн чиглэл явж исэн бол салхинд урдаас хойд чиглэл рүү дуудаад ийм хөлбөр. За энэ бол вектор нийлбэр ямар болдог? За энийг хэлээ. Би онгоц нь утсан юм. Онгоц нь хурд. За тэгвэл энэ дээр салхины хурд юм. Салхины хурд бол ишээ урдаас хойд зүг рүү салхины. Тэгэхээр энэ уртын хэмжээ бол 60 гэж төсөөлөх юм бол энэ үнээс 3 дахин урттайгаар бидний 100 ойлцох. За энэ нь бид энэ дээр вектор нийлж хийх юм. Энэ B нь онгоцны хурд дээр энийг параллелээр зурвал биш. Параллелээр зурвал утас өөрчлөхгүй вектор өөрчлөхгүй тийм учраас энэ дээр B салхины хурд тэгвэл нэг энэ хэлхээс ахад энэ төсөл хүртэл нь бол яг онгоцны явах өөрчлөлт гэсэн. Яг онгоц үндэ нэмжлэлтэй салхин туудаар явчих. Тэгвэл одоо бид тийм байна. Эндээс нь харах юм бол аль чиглэлд явах вэ гэх юм аа энэ үнцгийг хэсвч энэ үнцгийг болгож. Энэ ямар үнцэг вэ гэхээр 10-аас хойд тэнхлийг таргалзах үнцгийг болчихж байгаа. Тэр чинь бид чиглэлд явж байгаа гэсэн үг. За эндээс бол бид төвшинс болж байгаа боловсруулна. Энд юу болох вэ гэхээр энэ 180 км цаг энэ 60 км цаг. Тэгвэл энэ урт гэдэг гэж эндээс Пифагорын теорем шийдээд ингээд асуулт явуулж байна. Тэгэхээр цагийн квадрат дээр нөхөн 180 цаг энэ квадрат 100 орно энэ бол масштаб бэкс гэсэн. За эндээс тодог болгон бол тэгэхээр эндээс ойлцоо тэнцүү 190 км цаг. За бид эндээс үнцгийг болох юм бол үнцэг болох гэхээр бид тагс гэж болно. Тагс гэж юм бол үнцгийн эзэргийг насан харьцуулах юм бол тагс тэнцүү 60 харьцан 180 км цаг гарч байгаа юм. За эндээс үгүй тэнцүү тагс овныг тэнцүү очуулна гэсэн. За дараагийн жишээ бол бид Ньютоны хөлбөмбөг бол хүчнүүдийн хооронд нийлбэр ерөнхий хүчийг олддог. За энэ хүчийг олдох бид маш удаан болж болно. Координатын системээр тавьж болж болно. За тэгээд хүчнүүдийг задлаж байгаа юм харуул. Энэ бол хамгийн түрүүн их хялбархан арга. Гэхдээ бид координатыг тухайн бодлого зохицуулан сонгож авах хэрэгтэй. За эндээс нэг юм бодлого. F1 гэсэн хүч маань x тэнхлийг харуулсан 60 градусын зүг үсэж байгаа. F2 гэсэн хүч маань x тэнхлийг дагуу. F3 гэсэн хүч маань x тэнхлийг харуулсан 37 градус. За утгууд мэдээ F1 50 ньютон, F2 40 ньютон, F3 40 ньютон. За энэ F1-ийг шууд ингэж бичиж. F1-ийн хоолыг шууд F1 гэж бичиж. Маш олон үйл бичиж ингэж залхуулж яхаар. Тэгэхээр би нийлбэр ерөнхий хүчний тоотол болно гэж вектор бичээд модуль бичих хооронд шууд ингэж бичих. Залхуурчлаа гэсэн үг хэлээд байна. За эндээс бодохын тулд бид яаж бодох ёстой вэ? Энийг векторыг зөөж байгаа дахиад энийг нэмээд эхнээс нь төсөөл хүртэл бодох болно. Эсвэл юу болох вэ? Бид ингэ тус тусна задлж байна. Бодож болох маш олон. За эндээс шууд задлахгүй болох юм бол
Эндээс бол ишигээ F1 талаа F2-ыг нэмлээ. За тэгээд F3-ыг бас нэмлээ. Тэгээд ийм үзэж амгаад за энд ингээд шулуун за энд 37 градус. За тэгээд эндээс энэ хүртэл татсан. Энэ уртыг олох гэдэг маань бид эндээс ерөнхийдөө бид геометри аргаар дүрсийн шууд уртыг олж бас бодож байна. Тэгэхгүйгээр би шууд задлах аргаар бодож байгаа бол их хэлбэр эндээс. За яаж бодох вэ гэхээр задлах юм бол F1-ийг задлана. F1-ийг юу задлах вэ гэхээр ишигээ F1 за энд ингээд тэшүүс бодлого болгочихно. Тэгээд босоод хэвлийн дагуу эсрэг талын дараа дээр 60 градусын эсрэг тал. Үнцгийн эсрэгийг гэртээ зарцуулах синус юм чинь энэ эсрэг тал нь бол үнийг үлчин синус 60 градус. За энэ эсрэг тал нь чинь за энэ тал нь болохоор насан тал буюу F1 үлчин космос 60 градус. За нөгөө талаас би F3-ыг задлая. F3-ыг задлах юм бол чүмсэн ишиг ингээд тийш усах болж боллоо. F3 энэ үнцэн 37 градус. Үнцгийн насан тал учраас космос 37. Үнцгийн эсрэг тал учраас F3-ийн үнцгийн синус 37. За ингээд үчиг би энэ F-ийг задлуулчлаа. Энэ байна. Бос Y тэхлийн дагуу энэ болохоор X тэхлийн дагуу энэ болохоор юу гэж байна? X тэхлийн дагуу байгуулах, Y тэхлийн дагуу байгуулах чинь болохоор X тэхлийн дагуу байгуулах. За тэгээд энэ зургийг бид дүрслээд харах юм бол юу болчих юм бэ? Y тэхлийг ишигээ X тэхлийг. За энэ дээр F2 байна. Энэ дээр F1 чинь болохоор синус 60. Тэгээд F1 чинь космос 60 фиксийн дагуу F1 чинь космос 60. За энэ шиг болохоор F хоног чинь синус 30 гадаг. За тэгээд бид ийм үлдчихлээ. F3 космос 37 бас шиг. Космос 37. За юу болж байгаа юм бэ? Ерөөсөө ийм хүчнүүд бол дандаа X тэлэгдэх байгуулагч. Ийм хүчнүүд бол Y тэлэгдэх байгуулагч. Тэгэхээр энэ хоёрыг нэмэгдэх нь энэ өөрийнхөө нэмэгдэх нь. За тэгэх юм бол эндээс болж байна гэж. За Y тэлэгдэх нь. За тэгэхээр энэ чиглэл энэ чиглэл сүр энэ гурав бол угаасаа энэ чиглэлтэй. За тэгвэл энэ Y чиглэлийн даваа, Y чиглэлийн даваа энэ бол ийм зураг болж байна гэсэн. Энэ даваа юм гэж X чиглэл даваа. F1 космос 60. F3 космос 37. Энэ бол X чиглэл даваа өндөр. За энэ өндөр юу болж байгаа вэ? Энэ дээш чиглэлийн доош чиглэлтэй учраас энэ хасагны эрүүг тав. Энэ синус 60-аас хасах нь F3 синус 37 байна. За тэгээд энэ тийш өсөх болж байгаа юм. Тэгээд энэ үртийг авах гэдэг чинь бид нар энэ үртийг авч байгаа дээр авчлаа гэсэн. За энэ зургийг авч байгаа. Ондоо зурсан байна. За үнцгийг төлөвийн үнцийг авч байгаа. Энэ талыг эсрэг кредит энэ талыг насан кредит гэх юм бол насан кредит эсрэг талыг насан кредит зөвхөн таагаас аваад. За энэ бол одоо эндээс яг бол энэ тавтал эдгээр хэмжээний метрийн квадрат дээр энэ нүний квадратыг юм чи. За энэ ингээд тавтал болж байна. Одоо яг нэг хооронд 50 оруулан синус 60 F3 хооронд 25 оруулан тэгээд синус 37. За энэ ингээд тоо юм шиг байна. Вот.
X чиглэлийн дагуу 85 за Y чиглэлийн дагуу 28.5. За энэ нь болж байна. Энэ F2 маань бол X чиглэлийн дагуу орчос Y тэмдэг проект зүйл үүсэх. Тийм учраас энд биччихгүй. За тэгвэл одоо энүүний квадрат дээр энүүний квадрат. Нэгсний энэ талын урт нь 28.8 метр, энэ талын 85 метр болж байгаа шиг энэ төсөөс болж байна гэсэн. За тэгвэл 28.5 квадрат дээр Аяг сандын 6 метр. За бидний эндээс үнцгийг болох юм бол төөдний үнцгийг болох юм бол төөдний үнцгийг гэж. За үнцгийг энэ дээр болж байна. Энэ дээр болчих юм бол үнцгийн эсрэгийг насан туршуулна. Эсрэг нь 85. Энэ нь төөдний болно. За эндээс төөдний үнцийг хэлж. Эндээс төөдний үнц нь ойролцоогоор 19 градус гэдэг байна. За бид нар ингэж чиглэлийг болчихлоо. Чиглэлийг олгоно хаалтыг олно гэдэг бол энэ вектор буюу энэ векторын нэмснээр энэ болчихж байна. Тэгэхээр эндээс энэ дэшиг явж байгаа учраас энэ бол юм шиг нэ энэ эндээс ингэж татсан юм бол одоо энэ урт ерөөсөө задлаад нэмсэн урттайгаа тэнцүү энэ үнцэг төөддөө бол энэ үнцэг гэсэн төөддөө байна гэж. Тэгэхээр бид нар геометри сайн бодвол энэгээр бодож болно. За тэгээд шууд задлаад ингэ бодчихно. X-ийн дагуулыг нэмэгдэхээр Y-ийн дагуулыг нэмэгдэжээ. Тэгэл үлдснийг нь шууд фиброгордоор болоод аваад байна гэсэн. Тэгэхээр бид энэ шууд тоот болчихжээ. Тэгээд чиглэлийг тийш үсгэх учраас бид нар дурын аргаар олж болно гэсэн.